Мафи гэдэг үгний учрыг манайхан бараг ойлгоно. Ойлгохгүй гэж зөрүүдлээ ч гэсэн ийм юм байдгийн тэгвэл гэж ирээд л элбэг дорж ба түүний зуудаг ноход нүдэн дээр чинь харуулад удаж байна. Мафийн үндсэн шинж нь хүчирхийлэл. Үгэнд нь орохгүй өөрт нь гай болоод байгаа хүнээ эхлээд сүрдүүлж үзнэ, болохгүй бол гэр орныхныг нь дарамтлна. Бүр болохгүй бол гэр бүл үр хүүхдүүдийг нь байцааж алд хятдаг гэдгийг бид кинон дээрээс харсан. Тэгвэл яг л кинон дээр гардаг мафийн үйл ажиллагаа Монголд нүдэн дээр чинь явагдаад удаж байхад бид таг дуугүй сусаар байна. Ерөнхий сайдаас нь Норгийн алтан хуйгийг чимээ аниргүй мөрөөрөө яваад байвал хинч түүнийг оролдохгүй. Харин дуугарч ярьж элбэг доржийн мафийн эсрэг тэмцэх гэж оролдох бүрт нь түүний гэр бүлийг барьцаалдаг болоод удаж байна. Засгийн газрыг тэргүүлж 5 толгой, оюу толгойн лойрууд, зээл хой бусад хууль бус ажиллагааг нь гацаагаад эхлэнгүүт түүний ойр дотныхныг шорон оронд хийж эхэлсэн. Монголын төрд гарсан мафид ихэнх үедээ нэгнийхээ гэр бүл үр хүүхдээр нь оролддоггүй байжээ. Ард түмнээс эмэгч айддаг байж. Гэтэл цахиагийн элбэг дорж гэдэг лойр чинь төрд гарснаар энэ явдал улаан цагаан дагарч дайсныхаа ихэнх хүүхдээр нь улаан цай оролдож барьцаалдаг боллоо. Алтан хуйгийн охиныг бүтэн 2-3 жил асар их мөнгө идсэн гэх зохиомл хэрэгээр барьцаалан алтан хуйгийг дарах гэж оролдоод бүтээгүй. Бүтэхгүй болохоор нь огцруулж хайд гэмтэргүүдээ бүтээлээ. Гэтэл өнөөхөн дуугүй болж өгсөнгөө тул мөрөөр нь орхиод байсан хүргэн дэмзэн нь барьж хорив. Гисэмч дуугүй болсонгүй. Хэд хоногийн өмнө ерөнхийлөгчд нэр дэвших тухай ярьж Монголд хууль бус бүлэглэл, шудраг усын хонглын эзэдтэй тэмцэнэ гэсэн мэдэгдэл хиймэгц эхнэрээр нь оролдож сүрдүүлв. Манер дуугүй болсонгүй. Сошиал ертөнцөөр тэмцдэггүй ард түмэн мөхдөг хэмээн ард түмэндээ дохио өгч оролдлоо. Харин үүнийх нь хариуд түүний төрсөн дүүг нь өнөөдөр төрсөн эгчийнх нь охиныг баривчлан шоронд торлоо. Энэ бол хүн барьцаалж уу гэмт хэрэг юм. Гэхдээ төрийн нэрээр шүү. Мафийг хүчрхэгжин гэдэг нь энэ. Харин Монголын ард түмэн хууль сахиулах үүрэгтэй улсын хурал нь юу ч болоогүй мэд цаас хүмүүс халтургаа гулгаа ярьсаар л суув. Нэг л өдөр мафийн саварт чиний гэр бүл дотны хүн чинь орсон цаг чи орилж эхэлнэ. Тэр цагт нөгөөдөл чинь мөн л цас мөсөө ярьсаар суунда. Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж үнэн. Монгол улс үндсэндээ элбэг доржийн бүтээсэн мафийн хөлд ёолон хилмигдэн мөхөж байна.